Үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд Halloween-ы баярыг тохиолдуулан хуурхуу дайлахуу онцгойлон үйлдвэрлэсэн чихрүүдэд худалдаанд гаргасан байна. Үүнд шведтэй эртний чихэр болон шоколадын чихэр гэсэн хоёр төрлөө сонгон худалдаа авах боломжтой. Энд харагдаж байгаа ажлаа шведтэй эртний чихэр нь Halloween-ы баяр зориулсан маш хөөрхөн сонирхолтой содон шведнүүдтэй байгаа. Шоколадын чихэр нь ч мөн хийслэл баглаа амт гээд бүх талаараа онцлог яг л энэ баярын уур амьсгалыг тэр чигээрэн шингээж өгөх нэ. Ийхүү Halloween-ы баяр зориулсан Монкони брэнд чихэрнүүдээ Имарт номингийн салбар дэлгүүрүүдээр худалдаа аваарай. За ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За өмнөх партиэр зооминууд маань гэгэн цагаан өдрөөр гүйлдэж гарч ирээл манай хэд яг учраас болохгүй байсаар киноны маань эхний сизон дууссан да. Тэгвэл 2 дугаар сизон маань халдвар дэгдэхээс өмнө дайны үеийн үйл явдлаар эхэлж байна. Дайны үе гэдэг нь 3 жилийн өмнөх л гэсэн үг. За тэгсэн нөгөө хамгийн анх хааныг эмчилдэг ахлах хотч маань энд хорон сайдад амь оролт цэцгээ сурчил заан зогсож шүү. Ер нь бол манай талын цэргүүд ихэнх нь үхээд цөөхөн идэн үлдсэн. Хамаг аймагуудынхаа газар нутгийг эхнээсээ алдаад нөгөө мундаг ан ноён эдэр маань энд бүр шалдаа бууцсан сууж байна. За ингэж хорон сайд ан ноён хоёр маань учир битүүлгээр нөөрөлдөж зогсож байгаад кино маань эргээд одоогийн үйл явдал руугаа шилжнэ. Ийхүү эцэс төгсгөл нь үл харагдах түн бөмбөн зомби зүрэг урсаал ороод ирж байгаа юм да. Манай уг нь бол урьдчилаа сайн арга хэмжээ авсан байсан л да. Занг мангыг бол сайн л бэлдэж. Даанч яалчгүй хамаг юм болсноос өөрөөр ирж одоо ухрахаас өөр аргагүй. Ямар ч тач ханхуугаа цайз руу аюулгүй хүргийгээд дайны үед ашиглаж байсан нөхөн газар явах болбоо. Тэгсэн энэ нэг хаалга нь онгоож өгөхгүй бас хэсэг лайтнаа. Яаж игээ онгойлгосон чинь буцаага хаагдаж өгдөгөө бас үнэн хэцүү. Тэгсэн хойноос ан ноёны нэг цэрэг хурж ирээл нөгөө хаалгыг чинь өөртөө гинжилж хүлээд амьдраа өөрийгөө золиослол амар сүртэй. Гаран дээрээ жоохон хазуулсан юм байна л да. Тэгсэн ирнэ хойрч өгдөгөө нөгөө зомбинууд нь хурж ирээд амдаар нийдэстэй. Ингээ өхөж өгөхгүй байхаар нь манай нөгөө шалмгай залуу зовлонгон дуусчих санаатай хутгаа бариалаа орцсон чинь өөдөөс нь уушлаарай л гэж шүү. Энэ хэд өмнө нэг учиртай байсан гэж хэлээгүй юу. Ямар ч тач ханхуу минь бусдтайгаа цайз руу аюулгүй хүрээд ирлээ. Энэ хэд нар мандчаад байхад гүйлдэд байгаа зомбинуудын учрыг олж ядаж байхад нөгөө талд мөсөн хүндэд үлдсэн сувлагч минь аль хизээний учир нь олчж байгаа. Нарны гэрэл биш агаарын хэмэнд учир нь байсан байна гэдгийг. Одоо ингээ өвөл болчихж байгаа болохоор нар сар хамаагүй гүйлдээл байгаа байхгүй юу? Ямар ч сувлагч маань нөгөө үнхайгүй ноёноо дагуулад уулын замаар төв газараа бараатахаар болж байгаа юмаа. За энэ хооронд нөгөө хатны явуулахар баахан жирэмсэн эмэгтэйчүүдийг хориод байсан газар байна штэ. Тэр газрыг орны цэргүүд мэдсэн ухаж түнхэж шалгана гэж сүйд. Мань хатын энд тоож байгаа ч юм байхгүй амар үзмэр шидэр дээр ирсэн л сууж байна. За тэгээ тун утахгүй ханхуу төрөх юм гинэ. Энд харин нөгөө уулнаас ирдэг хоёр маань эсэмийн төв газар хүрээд ирчих. Мань үнхайгүй ноён чинь нөгөө хорон сайд нэлээ ойрын дүүн юм байна штэ. За тэгээ олигтойхоо албан тушаал томлоод өгч байхад үнхайгүй царайлаад хамгаалцдаггүй гүгээд ирсэн. Дээрээс нь ганц авд дүүн ханхууд алуулж байхад юу гэж ийс ингээд нэлээд донгодолж байгаад овгийнхаа хүчинд нэг юм арай гайгүй өнгөрлөө. Харин сувлагчийг маань ахлах хотчин ганц шав гэдгийг хорон сайд бас мэдээл авлаа. Цайзад үлдсэн хүмүүс маань хүний тоо ихээс гадна хоол хүнс дутагдaltaй. Ер нь энэ янзаараа олон хоног тэсэхгүй шинжтэй. Ан ноён цаашид яах их талаараа цэргүүдэд зааварлаад явж байсан чинь нэг цэрэг нь нилээн төхөж ирснээр шивгнээд байна. Тэгснээ 3 жилийн өмнө ийм байгаагүй. Хазуулсан хүн босч ирээ хүн рүү дайраагүй штэ гэж авч гин. Цаашлаад бид нэр тэр үед хийсэн үлийнхээ үрийг одоо эдэлж гинэ эдэр гэсэн чинь ан ноён нь эрс эсрэгүүцээд тэрний хүчинд бид уус аймгаа авч үлдсэн л гэж байна. Энэ хэд учиртай гэж хэлээ биз? Ингээ шивнэлдээд явж байхын манай ханхуугийн туслах сонсчихноо. Ан ноёныг нэгээс ижигтэй байна гэд ханхуудаа хэлэхэд цаадах нь халгаахгүй. Хорон сайд руу миний үйлдэл бүрийг илтгэж байсан хүн чи юу гэж сэрдээл авлаа. Яг ингээ байж яхад нь хүнсний агуулгад гал гарч таарад тэрүүгээр нэг сандарсан хүмүүс. Ус цацаад ч нэмэр болдгоо. Харсаар байгаад хамаг хүнсээ шатаачихлоо. Нэг салгалсан юм нууцар будаа авах гэж бод гал алдчих л дээ. Ингээ хэдхэн хоног л тэсэх хүнстэй байсан хүмүүс одоо бүр юувшгүй болж байгаа нэ. Нөгөө талд отож ихч маань цэцэгнийхээ учрыг олчих гээл эргүүлж тойруулаад ус мосон дүүж үзээ байжсэн чинь хорон сай тэрийг олоо харчиж байгаа. Ингээд энэ цэцгнээс болж өгсөн хүмүүс амьлаад тахалт ийдснээс гадна хааны өвчний түүхийг хүртэл мэдж байгаа гэдгээ хэлхээсүр аргагүй болов. Хорон ноён ч ихчийг орон руу дагуулаа явна. Тэрнээс өмнө хийх юм байна л гэж байна. Манай ханхуу бас энд төв рүү довтолж хорон сайдыг алаад улс орноо хөл дээр нь босгоно л болов. Ийхүү хоёр талаас үзэлцэхэндээ. За манай сувлагчигчийг армийн хуаран цэцгээ хараад хэвтэж байхад нь ардуур нь яалчгүй танил чимээ гараал хідэн цэргүүд авдартай мөргөө явж гинэ. Игч араас нь даахтай зэрэгцээд хуарангийн ханаар ханхуугийн багийнхаа авраал ороод ирлээ.
Манай хидийг орж ирэхэд 5 армийн хуаран бараг хоосон шахуу цөөхөн зэрэгтэй нэг л с ижиг бүхий. Ханхууч явсаар төв өргөнд орсон ч хааны синтэгд сад тавьсан хоосон өрөөл өгтжээ. За ингээд зогсож итэл сэлмэн дээр нь тогтсон цусны үнрээр хаа аав тэндээс архираал гүгээд ирвэ. Манай хүн анх удаа аавгаа хувирсан байгааг харж байгаа нь энэ баггүй юу? Сандарч яж байхад гаднаас нь төгчих юм аа. Эднэр бас л ханхууг ирнэ гэдгийг мэдээ занх тавьсан байсан юм байна л да. Гадаа нь хорон сайдгаа ирсэн урууч ханхууг барихаар энэ дотор хаан хэнцэн өөрийн биеэр ирээд байна гэдэр гэл хуцаастай. Энэ хооронд нь ханхуу хэдий халдвар аваад хувирсан ч гэсэн яг цагаат тулсан баахан бодогдоод аавынхаа толгойг тасалж чадахгүй димээл зүгтаастай. Хорон сайдаг олон юм гуцчих хооронд ан ноён мань хурж ирээд хаан хайсны үхснэлээр цэргүүдэд зарлаад эрих мэдэлж шунсан хатны гэр бүлийнх нь нээлж хааныг амьлуулж хүний мах иддэг мангас болгосныг зарлнаа. Үүнд нь цэргүүд итгэж ядаа эргэлзээ зогсож байхад нь зөвүүмүү хорон сайд алан таалангийн сүрдүүлсээр байгаад гал нээлгээд ан ноён мань сумаар шүшүүл айл унхан тэр. Тэгж их бодулчаал ханхуугийн байгаа өрөөний хаалгыг онгойлгохыг хичээгээд байгаа шүү дээ. Хөөхий энэ хаалгыг л онгойлгочих юм бол халдвар авсан хааны төрхийг цэргүүдэд харуулж батлаад ханхуугийн хаан ширээн суулгачих гээд байгаа. Ингээ шүүнэн шанах болтлоо буудуулчаал эцсийн үчээ шавхан байж хаалгыг онгойлгосон чинь яг цагаа олж хааны толгой тасарч унахтаа зэрэгцээд цаанаас нь ханхуу гараад ирж байгаамаа. Ухаан баларсан ханхуу би аавгаа аачлаа гэж үглээстэй. Ан ноён мань арай гэж мүлхэж ирээд ханхуугийн чихэн нэг юм шивэнчээл унж байгаа нь. За ингээд өнөө хорон сайдын юу сансан 9 хөслөн биелэж ханхууг хаан эцгээ хөнөөсөө хэрэгтэн болгож зарлаад өөлж унжин байж баахан жүжиг тавьж гинэ. Харин ордноор ямар сони хачин тавиа гэвэл нөгөө ордны захирагч ноёнгээд цэрэг тагнуулын нэлээд том албан тушаалдаг хүн сүүлийн хэд хоног мөрдөж бат болгочоод одоо жинхнээсээ хатны өрөөг нэгтгэр гарч байгаа нь. За ингээд эндээс баахан эмэгтэйчүүд нэлэх хүүхдүүдийн цогцолоод нэмж мөртлөг хийх гэж зэгж байхдаа хаанаас орсон мэдээ улсаар нэг тарчнаа. Хааны оршуулах өсөл гэж амар сүртэй юм болж байна. Сайд ноёд нь өөлж унжаад улсаараа л нэг гашуудлаа. Харин төрийн удирдлагууд нь цуглаад одоо гашуудчих цаг бишээ. Өтөр түргэн дараагийн ханаа тодруулын эдэргээ айл хоролтов. Энэ хэдийн яриагаар хатнаас ханхуу төрөхгүй бол алс ул сүлэгдсэн хааны одмихны өр хүүхдүүдээс олж ирээд хаан ширээн суулгах юм ярьж байна. За яг ингэж сууж идэл хатны өргөнөөс хил ирж хүүхэд төрхөө өвдөлт өгсөн гэх мэдээг дуулгаад авлаа. Нөгөө талд ханхуу маань эсэргүүгэж баригдаад хажуугаар нь аавыгаа алзандаа хүн цохилт аваад бүр аим орцсон. Хаанч юу ч болж исэн манай отчигч явж л ах юм. Яг үүнтэй зэрэгцээд амьд үлдсэн манай шалмгай залуугаас ахуулаад ан ноёны цэргүүд гинтэн зүгээр суугаад иж болохгүй. Гаш ноёныхоо ушааг авъя гээл эхнээсээ хөдлөөд эхэлж байна. Хорон сайдын хүмүүс яг сайхан нийслэл рүү явах бэлтгэлээ хангацсан. Манай хэдийг энэ тэнд хорцсон байсныгаа бөөгнүүлж ирээд хөтлөхөд бэлдээ гэж байж исэн чинь манай цэргүүд суллах гээд ирсэн хитэн цэргүүдийг нухаа ажтгнаас. Ингээ замдаа таарсан цэрэг болгоныг нухаж байгаад нөгөө мө хорон сайдыг яг онлол буудсан чинь урдуур нэг өвчөөс юм орж ирж хамгаалаад амьд үлдээчнэ. Одоо яалтчгүй хүн хүчээр дутуу хитмэн баригдаад тэр дороо үхгээл авч байгаа юм да. За ингээл үхтийн байж дээ гэж хэлсэн чинь тэнд нэг булангаас айлын зэргүүд орилдоол ирхэн тэр. Яач үгээ харсан мангас гэл өгөлдсөн гүгээд байна. Энэ хэд анх удаа зомби харж байгаа нь энэ юм байна л да. За хаанаас яаж яагаад бас халдвар авч удаа гэсэн чинь тэр булангаас нь туг мөг зоогдсон харваас мангар амир нэг зомби чигээрээ гүгээ ирж байна. Тэгсэн манай ан ноён мань бүр дөрөөрөө байна шүү. Яасан бэ гэхээр ноён мань үхтээ мөлхөн байж ханхууд хэлсэн үг нь намайг үхэхээр буцаагаад амьлуулаарай. Тэгжижил хүмүүс отоо болоод байгаа зүйлд итгэнэ гэсэн юм байж. Энийг нь ханхуу отож ихчид амжуулаад манай хүн гяс очоод нөгөө цэцгэрээ амьлуулсан байхгүй юу? Ингээд дөнгөж сая буудуулсан цэргийн цусны үнрээр зомби болж хувирсан ан ноён байна. Чигээрээ гүйсээр хагаад яг хорон сайдыг онилж ирээд хазарнаас нь хазаал авч байгаа юм да. За энэ ангидэр харин нэлээд сонирхолтой юм гарах нэ. Өмнөх парт дээр ан ноёны нутагт анх очвод Японы 30,000 цэргийн эсрэг 500 цэрэгтэй тулдаад ялсан эдэргээд хүн өнөмшмээргүй юм битсэн байсан да. Тэгээд тэр хөшөөрөө манай шалвангай залуу нулимж харагддаг. Тэгсэн ийм учиртай байх нэ. Дайны үед манай тал угаасаа алуулаад хамаг цэргүүд нүхэд аргаа барцсан сууж исэн ан ноён дээр зөвүүн сайд маань өнөө цэцгийг барьж ирээд ятгажилтэй. Энүүгээр өссөн хүмүүсийг амьлуулаад тулдуулъя. Тэгвэл биднэрт ямар зарлахгүй өдргээл нилээн ярьж. Харин ан ноёны хувьд мань хүн чинь угаасаа өөрийнхөөс итгэл үнэмшил жанжин шугамтай хүн юм болохоор хизээч тийм юм хийхгүй л юм шүү дээ. Тэглэж нэгэнд үхээд удацсан ялзраад эхэлсэн цэргүүдийг амьлуулах боломжгүй юм байна лээ. Тэглийгээд амьд байгаа цэргүүдээ алалтай нь биш. Ямар ч тач таг эсрэгүүцсэн ан ноёны өөдөөс хорон сайд маань үнэхээрийн толгойд оромгүй хорон санаа гаргасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр
Ойролцоох нэг тосгоо тэр чигтээ өвчин нэрвэгдээд эрүүл хүн үлдээгүй юм байна л да. Тэднийг нэг мөсөн алаад мангас олгочвол хиндэж гарцгүй. Угаасаа хаанч утсан хэрэггүй хүмүүс ээ гэж гуцтай. Энийг сонссон ан ноён амруу нь алгатан холгол уурлаад боссноо. Хувираад аваад ирсэн зомбиг нүдэрээ хараад хамаг ирч хүч итгэл найдвараа алдсан сэргүүдээ бас нэг харж аваад яалтчгүй эцэст нь ийм шийдвэр гаргажээ. За тэгээ хэдий өвчин зовлон ядруул нэрвэгдсэн ч хоёр хөл дээрээ зогсох тэнхэлтэй бүтэн тосгоны ард иргэдийг хөгшин залуугүй амьдаар нь барьж аваад хороож эхэлж байгаа. Харин яг энэ л тосгон нь манай шалмгай залуугийн төрсөн нутаг болж таарсан юм да. Мань хүнийг дайнаас эргээд ирэхэд төрөл төрөсөд ах дүүнрийг нь юу ч хийчихсэн байж. Харин дайнууд яагаад тахал одоогийн шигэд хараагүй вэ гэхээр тэр үе цэцгээр амьдлсан зомби нар хүнийг өгтөл нийдээд хазуусуун нь хувирахгүй зүгээр тэр чигтээ өвчтдөг л байсан юм байлээ. Тэгсэн харин мань хэд ч халдвар авсан хүнийг чанж идээд бөө эволюц явагдсан байна л да. За ингэж бүтэн тосгон золиослон байж дайснаа дараад тэр хаваа цэвэрлж авахдаа ан ноён байна. Та хэдийнхээ ачийг мартахгүй мөн хизээ нэг өдөр заавал өрөө төлнө гэдээ өөртөө амлаж байсан юм байна. Ингээд өөрөө зомби болж хувирсан ан ноён байна. Хорон сайдыг хазаж унгаагаад өөрөө энэ бүх өөмэн самууныг гэрч болоод өгөхөн тэрэ. Ханхүмэн ан ноёны толгойг тасалж харуулад ийм ангас бүтээсэн хатны гэр бүлийнхнийг шидэх хэрэгтэй эдэргээд 5 армийн цэргүүдээ өөрийн талд оруулаад авсан. За ийхүү ядаж эднэр ханхуг аавыгаа алаагүй гэдгийг ойлгож байгаа. Ингээд 5 армийн цэргийн хүчийг гартаа оруулсан ханхүмэн хөл хорой тогтож хоол ундажгүй болсон аймгийнхандаа хүнс хөргөж өгч эхэлвэ. Тэгсэн чинь нөгөө мө хорон сайд чинь хазуусан мөртлөө хувираагүй л хөвтчихээ. Ан ноён маань эволюцийнхаа дараагийн төвшөнд очоогүй болохоор хувирахгүй байгаа юм байна л да. Ядж хаад отож игч маань тахлын байдлыг судлан эдэргээл имжлэггээ наачнаа. Нөгөө юм нь биений хөөрөөд ямар ч тэгэлгүй ямар тааж босоод зүгчихгүй юм шиг байгаа. Ингээд эми ургамал хайгаар явах гэсэн чинь өнөө өнхөөгүй ноён маань ингээс нэг юм гаргаад ирхэн тэр. Хатанд өгөх гээд хайжааж олсон юм их ховор нанд үнтэй юм гэж шүү. Манийх тэрийг харснаа наа чи эмгтээчүүдийн өвчин дуудаг юм байна да. Тэгснээ гин зог тусаад хатаа өөрөө энэ имийг уух юм уу гэж асууж байна. Цаад ноёноч хатан уухгүй бол би юу ч хөлөө хугалах шахам хайж олох вэ дээ. Тэгсэн энэ юм нь хөл хүнд хүл эмэгтэй хүн амсч болохгүй хүчтэй юм гинэ. За ингээ манаас хувлагч хатны жирэмсэн биш гэдгийг гадарлаж байгаа. Яг ингээ зогсож байхад нь гаднаас хаалга онгоогоод хорон сайдыг сөвлөгч игч өнхөөгүй ноён юутай хэлтэн хуу хамаа алга болчих. Ингиж авч явсан хүн нь хинбэ гэсэн чинь мань ханхуугийн туслах. Мань хүн ах ханхуутай хол зам гаргахтаа л хатны гэрч жирэмсэн ихнэрээ үлдээгээд аюулгүй байлгаж байна гэж бодож аваадсан юм байна л да. Даанч хэрэг буруугаар эргэж хатны төрсөн ах гарч ирээд ихнэрээр нь сүрдүүлж байгаад ханхуугийн талаар мэдээлж байгааг тушаагаал авсан байгаа. Энэ хооронд нөгөө хатан маань төрж өгдөгвэ. Сайд ноёдод бүгд шаналаастай. Харин ордны шүүх яамныхаа өнөө нууц өргөөг нэгжээд хамаг шивгчиг нь байцаацсан. Амьд үлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар сэжиг аваад хатны өрөөг нэгчгээр явлаа да. Даанч зэвүү юмнууд манай цэргүүдийг төөрүүлчих. Төрж байгаа хатны өрөөнд эрэгтэй хүн байтугай хаанч ож болдоггүй юм гинэ. Ингээд овоо нааштай байсан цэргүүд маань бас л үхгээл аваа баригдчихж байгаа. Салгалсан. Харин нөгөө талд хорон сайдыг аваа зүгтаасан туслах маань хүн амтны зараалар биш өөрөө л шийдсэн хэрэг юм байна л да. Энэ нэг юмыг эсэмэнд аваад очвол ихнэрээ авч чаднаа гэж бодсон юм уу яасан. Энийг нь мэдсэн ханхуу маань араас нь хөөгөөстэй. Яаж хаад энэ нэг юмных нь биен муу байна үхлээ хатлаа гэж нэг газар төр зогсцоо. Тэг хоорондоо хүний нүд хариулж угаад нөө өнхөөгүүдүүдэд нэг юм хэлээл авлаа. Харин сөвлөгч игч маань ханхуугийн туслахыг нууцаар ингэж явааг мэдээд бас ятгах гэж оролдоо л байгаа. Нэмээд хатны жирэмсэн биш үж магадгүй талаар цухуулгаад авахд туслах маань нэрэл дээх үе ихнэрийгээ ирэх гээд очихдоо баахан жирэмсэн эмэгтэйчүүд харснаа санаваа. Ингээд түр ухаан орсон хорон сайд дээр очиод хатны өргөнд болоод байгаа эмийг дуулгаал авлаа. Энэ юм юу учиртай? Охин чинь юу игээд байгаа ингээл эд асууж байтал гаднаас хідэн цэргүүд орж ирээд юу юугүй манай ахыг харваа алчлаа. Зөвхөн дураагч нь түрүүн дүүдээ юм шивнэд байсан нь өөрийнхөө хүмүүсийг дуудуулаа л байсан юм байна шүү дээ. Ах маань ингээд ихнэртэй санаа зовсоор байгаа л дууслаа даа хөөрхий. Харин нөгөө талд ихнэр нь эд төрж ийна. Ханхуг туслахаа олох үе цаатхан зараа шиг боллоо суманд оногчжол ихнэрээ харж үгсээр хаах хол мөлхөөл ирсэн байж байна. Хөөрхий минь сүүлийн удаа ханхуйтай уулзаад уушлал гуйж аваал нүдэнваа. Үүндээ зэрэгцээд энд ихнэр нь хүү төрүүлж хатны хүсэл бийснээр энэ парт маань энэ хүрээ дуусж байна. Энэ удаагийн бичлэгтэй маань үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд хамтран ажиллалаа. Ийхүү Халлоуины баяр зориулсан Монконди брэнд чихэрнүүдээ Эмарт номингийн салбар дэлгүүрүүдээр худалдан аваарай.